За сайн байцгаана уу та бүхэндээ Ханса брендийн Boyes 68438 модельтай шарах шүүгүүд танилцуулж байна. За энэ хүү шарах шүүгүү маань дотор функц нь болохоор нийт 66 литрийн багтаамжтай, 2 листтэй, 1 сараажин төмөртэй, бас мөн адил аюулгүй замтайгаар давталтай. За Ханса брэнд маань давуу тал нь гэвэл 3 давхар хамгаалтын шилдтэй, шилэн дээр анхны мэдгүйний хоолны заавартайгаар илүү давуу талтай байдаг. За мөн адил өөрийгөө амраагчтай байгаа. Push up буюу. За push up буюу өөр дөрөж ихтэй байгаа. Энэ талтай болохоор 56 градусыг 50-250 хүртэл өгч. Үүллийн горим болохоор энэ чинь 17 үүллийн горимтай. Дээрээс доороо сенстэй, гэрэлтэй гэдэг мах гэсгэх горим гэдэг горим хэмжээний өгч. Ажлуулахаас өмнө Улаанбаатар хотын цагийг харуулна. Энэ хоёр сумын дээр 2-3 секунд зэрэг дараад за минутын зүгээ ингээд гүйлгээд өчнөө гэсэн үг. За ингээд менюн дээрээ дараад үүллийн горимыг за дээрээс доороо сенстэй горимыг сонгоод температурын градусыг 50-250 хүртэл юм ч юм уу ингээд өөрсдийнхөө юугаар өчөж болно гэсэн. За ингээд шар шүүгөө маань ажиллаж байгаа шүү. Гэтэл насцсан. За анх авч байгаа хүмүүстэй хэлэхэд за шар шүүгөөг анх авахдаа аваад ажиллахдаа 30-аас нэг 60 минут хоосоо ажиллах гэсэн. Тэгжээж үйлдвэрийн зовоод үнэр юу систем юм байна гэсэн. За бүх юм доторх хөөсөн зэрэг цагдаа бодлыг авч жагаад хийстэндээ 200-аас 500 г ус хийгээд дээрээс доороос гормыг сонгоод 30-40 минут хоос ажиллана. За энэ хүү шарах шүүгөө манай лист нь болохоор яг зөвхөн шиг листтэй байгаа. Зөвхөн шиг лист нь болохоор юурэ давуу талтай их вэ гэхээр тосоо яг чигт хуваарлж өгдөг. Зарим листэн дээр болохоор тос маань нэг болон лугаа ингэж томж унтчихэд байдаг. Энэ хүү лист маань тосоо бүгдийг чигт хуваарлаад доороосоо түлэгдэхгүй наалтах гэсэн давуу талтай байгаа. За шарах шүүгөө цэвэрлэхдээ болохоор хүмүүс маань анхаарах зүйл нь одоо шарахын хаасаа талхтаа энэ хоёр юугаа дээшээ татаад хугацаагаар хаасаа жоохон баг тэргийн дээшээ. Ингээд шарах шүүгээ аваад цэвэрлэгээ хийж болно. За буцаач ихтэй муу адил. За энэ хоёр төмрөө ингээд хугацаагаа түгжээд. За ингээд